За сайн байцгаана уу? Та бүхэнд цахим хичээлийн хэрэглэгдэхүүн цахим хичээлийг ээлжид хичээлд хэрхэн ашиглах талаарх мэдээллийг танилцуулъя. За танхимын сургалтанд цахим хичээлийн хэрэглэгдэхүүн цахим хичээлийг шингээх нь өөрөө ээлжид хичээлийн үйл явцыг сайжруулж багшийн ур чадварт ивээр нөлөөлөхөөс гадна 21-р зууны ур чадвар болох техник технологийн акцийг бол сурагчдад бас давхар авчирч байдаг. Тэгэхээр цахим хичээлд цахим хэрэглэгдэхүүн цахим элементүүдийг шингээх нь бол сурагчдын хичээлд оролцох оролцоог нэмэгдүүлдэг, сургалтын агуулгыг баяжуулж хүсвэл гүнзгийрлэн суралцах ийм боломжийг олгодог. За суралцагч бүрийн онцлогт тохирсон сургалтын арга зүйг мөн дэмждэг байгаа. 21-р зууны ур чадвар болох техник технологиг багш сурагчдын чадварыг нэмэгдүүлдэг ийм давуу талтай байгаа. За тэгэхээр цахим хичээлийг эхлэх бэлтгэх үе шат гэж байгаа. За энэ нь бол эхлээд бол багш ээлжид хичээлийн зорилго зорилтоо бол тодорхойлох хэрэгтэй байгаа. Энэ хичээлийг үзснээр суралцагч юу мэддэг, чаддаг болох вэ гэдэг энэ асуултад тодорхой хариулагдах үйц ийм үр дүнтэй хэмжигдэхүйц байдлаар бол тодорхойлсон байгаа. За мөн таны хичээл хэнд хэдэн настай ямар хүүхдэд зориулагдсан бэ? Ямар материал ашиглах вэ гэдэг нь бол энэ хичээлийн бэлтгэл үе шатанд бол хамаарх байгаа. Цахим хичээлийг бэлтгэхдээ агуулга цуглуулж эмхтгэх ийм алхам чухал байдаг. Тэгэхээр хичээлийн сэдвийн хүрээнд шаардлагатай бүх мэдээлэл, жишээ дасгал даалгавруудыг цуглуулж түүнийг логик дистралалд оруулж ойлгомжтой болгох хэрэгтэй байгаа. Мөн хичээл бэлтгэсэн хэрэглэгдэхүүн нэг дор биш хэд хэдэн хэсэг бүлэгт хувааж бүлэглэх нь суралцагчдад илүү хялбар ойлгомжтой байдаг байгаа. За үүний дараа бол та бэлтгэсэн материалаа хичээл болгон хувиргах ийм үйл явц эхлэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр багш нар маань хичээлээ видео хичээл бэлтгэх үү, текст материалаар боловсруулах уу, эсвэл аудио болон интерактив байдлаар хэрхэн бэлтгэх вэ гэдгээ төрлөө сонгох хэрэгтэйгээс гадна контент боловсруулахад хэд хэдэн зүйлийг бол анхаарах шаардлагатай байгаа. За таны боловсруулж байгаа контент ойлгомжтой бөгөөд энгийн байх ёстой. Богино үг хэллэгтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл урт хугацааны биш хэд хэдэн алхам хэсэгчсэн юм богино байх ёстой. Дуу дүрсний шаардлага хангах үед график дизайн буюу дүрслэл зургнууд байх ёстой байгаа. Тэгэхээр багш нарын маань түгээмэл хэрэглэгддэг хэд хэдэн интерактив ажлын хуудасууд байдаг. Энд харагдаж байна. За багш нар маань дийлэнхтэй видео бичлэг хийхдээ бол OBS, Camtasia, Adobe платформуудыг ашигладаг бол дэлгэцийн бичлэгийг Loom, скриншот ашигладаг байгаа. За интерактив ажлын хуудсыг бэлтгэхдээ Kahoot, Quiz, Wizer.me, Live Worksheet зэрэг цахим даалгавар боловсруулах платформуудыг өргөнөөр ашигладаг байгаа. Дэлгэцэнд бол дийлэнх багш нар маань ашигладаг хялбар энгийн ойлгомжтой платформуд харагдаж байна. За эхэнд танилцуулах платформ бол Canva. Canva бол хичээлийн материал бэлтгэе, бүх төрлийн график дизайн, контент боловсруулахад зориулагдсан платформ байгаа. За энэ платформ бол Education for Canva гэдэг хувилбар нь бол өөр дөрөө олон төрлийн ашиглахад бэлэн загвар зургнуудтайгаас гадна онцлог нь бол ашиглахад маш хялбар ойлгомжтой, багш нарт зориулсан үнэгүй өргөн боломжтой хувилбаруудаас гадна хичээлийн бүх төрлийг нэг дороос бэлтгэх боломжтой байгаа. Багаар ажиллаж сурагчдтай хамтран даалгавар гүйцэтгэхэд тохиромжтой платформ. За дараагийн танилцуулах платформ бол Live Worksheet. Энэхүү програм нь таны бэлтгэсэн энгийн ажлын хуудсыг сурагчид онлайнаар ажиллаж дасгал даалгавар гүйцэтгэх боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл интерактив ажлын хуудас бэлтгэхэд зориулагдсан платформ. Энэ платформ маань өөрөө нөхөх, харгалзуулах, холбох, сонгох, чагтлах гэх мэт маш өргөн боломжийн олон сонголтуудаар тулгуурлаад даалгаврыг хялбархан үүсгэх боломжтой платформ. Онцлог нь мөн цаасан материалыг PDF болгож хувиргаад түн дээрээ өөрийн сонголтоор даалгавруудыг гүйцэтгэх юм боломжтой байгаа. За платформын маань давуу тал нь бол багш сурагчдаас ирүүлсэн ажлын хуудсыг бол өөрөө үзэх шаардлагагүйгээр тухайн платформ маань 100% гүйцэтгэлд тухайн сурагч хэдэн хувьтай их гүйцэтгэх байна гэдэг анализыг хийж өгдөгөр ийм давуу талтай платформ байгаа. За дараагийн танилцуулах платформ бол Kahoot. Kahoot нь илүү хичээлийг бол сонирхолтой, сурагчдыг хичээлд татан оролцуулах ийм үйл явцыг нэмэгдүүлдэг учраас тоглоомын аргад тулгуурласан платформ. Олон сонголттой сурагчид өөрийгөө юун дээр алдсан байна гэдгийг тэр дор үнэлгээ хийж алдаагаа сайжруулах боломжтой платформ байгаа. Давуу тал нь сургалтыг тоглоомын хэлбэрт шилжүүлж сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлдэг байгаа. Анги нийтээрээ болон ганцаарчилсан ямар ч хэлбэрээр оролцож болно.
даалгавар бүрдүүлэхэд хялбар хөгжилтэй урамсгалыг бий болгох тийм платформ байна. За дараагийн дахин танилцуулах платформ бол Wiser.me. Энэ нь live work шийдтэй төстэй боловч илүү орчин үеийн үзэмжтэй шинэлэг платформтой байна. Давуу тал нь бол мөн багаар болон ганцаарчлан ажиллаж байгаа үед зайнаас сурагчдын хийж байгаа гүйцэтгэлд багш шууд хүнлэнгийн хяналт тавьж оролцох ийм давуу талтай платформ байгаа. Даалгаврын хувьд бол мөн нөхөх, сонгох гэх мэт ийм хувилбаруудтай байгаа. За багш тухайн платформуудыг өөрийн болгож үйл ажиллагаанд ашигласнаар мөн түүнийг өөрийнхөө туршлага арга зүйг түгээн дэлгэрүүлэхэд бас ашиглах боломжтой ийм давуу талтай байгаа. За тэгэхээр эдгээр захин болон техник технологиг ээлжид хичээлд яаж ашиглах вэ? Хосолсон сургалтын арга зүй гэж юу хэлэх вэ гэдэг талаар одоо товчхон танилцуулъя. Хосолсон сургалт гэдэг маань танхимын сургалт болон онлайн захин сургалтыг зохистойгоор зэрэгцүүлэн ашиглахыг бол хэлээд байгаа. Тэгэхээр технологиг ашиглан сургалтын үйл явцыг илүү уян хатан үр дүнтэй суралцагч төвтэй болгох зорилготой ийм үйл ажиллагаа байгаа. Тэгэхээр та бүхэн хосолсон сургалтын ямар арга зүйг ашиглах боломжтой болох талах боломжийг танилцуулъя. Эхний танилцуулах арга бол урвуу анги гэдэг арга байгаа. За энэ нь бол хичээлээс өмнө бол багш шинэ мэдлэгийг бол урьдчилж сурагчдад бэлтгэн хүргэсэн байх ёстой. За та хичээлээ видео, аудио, текст ямар ч байдлаар бэлтгэж урьдчилан хүргэж болно. Суралцагч гэртээ өөрийн удирдлагатай бие даан суралцсан танхимын хичээлд юу сурагчид маань хийх вэ гэвэл өөрийн удирдлагатай суралцаж олж авсан мэдлэгээ баттгах, хэлэлцүүлэх хийх, бодлого бодох, за төсөл, багаар ажиллах гэх мэтчлэнгээр ингэж баттган суралцах байгаа. Багш энэ үед бол зөвхөн чиглүүлэгчийн үүргийг гүйцэтгэж, суралцагч бүртэл тулж ажиллах ийм боломжтой ийм арга байгаа. За дараагийн арга бол ээлжлэх гэдэг загвар байгаа. Энэ нь бол цахим онлайн болон таблетыг ашиглаад тухайн хичээлтэй холбоотой даалгавруудыг ашиглан гишүүд бол баг тус бүр дээр очиод өөрийн шинэ мэдлэгийг хуваалцаж өртөөчлөх маягаар суралцах ийм боломжийн арга байгаа. За дараагийн арга бол уян хатан гэдэг арга байгаа. Энэ нь бол сургалтын ихэнх хэсэг цахимаар явагдах байгаа. Ахлагийнханд илүү тохиромжтой сургалтын арга зүй байгаа. Энэ үед бол багш мөн чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэн багаар болон ганцаарчилсан сургалтын үед л сурагч болгонтой тулж ажиллах ийм боломжтой арга байгаа. Тэгэхээр хосолсон сургалтын эдгээр давуу талууд нь бол сургалтын арга хэлбэрийг илүү сонирхолтой олон янзаар хувиргаж болдог ийм давуу талыг олохоос гадна суралцагч бүрийн онцлог тохирсон арга зүйг бол гаргаж өгдөг байгаа. Тэгэхээр багшийн цагийг хэмнэж илүү техник технологийн тусламжтайгаар зарим даалгаврыг автоматар шалгах үнэлэх ийм боломж олгохоос гадна багш сурагчдын техник технологитой харилцах 21-р зууны чадварыг олгож өгдөг ийм давуу талтай байгаа. Тэгэхээр энэ удаагийн мэдээллээр та бүхэн ээлжид хичээлийн хэрэглэгдэхүүн, ээлжид хичээлийг хэрхэн бэлтгэх, за тэдгээрийг хосолсон сургалтын арга зүй болох танхимын сургалттай яаж хослуулан ашиглах боломжийн талаар танилцууллаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.